Samsung нэвтрүүлгийн сургуулийн төгс эрхлэн дэлгэрүүлж буй өмшгийн бодлого болон бодолтууд бодлого нь болохоор Японы засгийн газрын сэтгэлийн хөтөлбөр буюу Момшилтын 2019 оны материал их сургууль буюу математик Б-ийн бодлого 1-1. Одоо математик Б гэдэг шинэ материал орчиж байгаа тийм математик анхлаар дууссан байна. За тэгэнгүүт яасан болоо гэж 2019 оны хуваагч тийм ээ эрх хуваагчдын нийт тоон болохоор тэдэн шиг хуваагчтай гэж нэг тавих юм байна. Дарааныхын хуваагчдын нийлбэр нь болохоор тэд болно гэж нэг тавих юм байна тийм үү. Гарч ирсэн үг нь гэхээр энэ хуваагч гэсэн үг байна. За эрх хуваагчдын нийт тоо нийлбэр нь тийм болно. Тэгэхээр хуваагчдын нийлбэр нь юм болно гэсэн юм дүгнэлт гарч ирсэн юм байна. За бодлогоо харахаас өмнө зараа оруулъя. Ахлах болон дундаагийн сурагчдын өвлийн амралтанд зориулсан Японы 1 сарын эрчимжүүлсэн сургалт анхаарчдын өсгөнээс нийлэх 12 сарын 22-наас 1 сарын 16 хүртэл ажлын 5 өдрөөр өдөр бүр 4 цаг 13 цаг 17 цагийн хооронд байршлын лороо хасаа зэргийн ажил төлөвлөлт авсан 303 тат 5 хот бүртгэн сургалтын төлбөр 500 өндөр бүртгүүлэлт дугаар нь 32 44 22 Японы нэг төвшөнтэй багш байгаа. Заавал урьдчил залгаад бүртгүүлээрэй. За бодлого нь болохоор юм бодлого байна гэхээр яах вэ? Нөгөө анхны тоолт гэсэн хэрэг болно өстэй. За анхны тоо болохоор юу вэ? Тэгэхээр нэг болон өөртөө хуваагддаг өөр бусад тоонд хуваагддаг гүй тоо тийм үү? Жишээлбэл 7 байх юм бол тийм 7 бол за нэгт хуваагдаад 7-г өөртөө 7-д нь хуваах юм бол яхаа нэг гараад очвол 7-г 2-д хуваахаар яхаа 3.5 гараад очвол шүү дээ. Тэгсэн чинь бид болохоор энийг таацахгүй. Энэ нөгөө ийм бутрахаа болохгүйгээр тийм ямар ч үлдээдэлгүй хуваагддаг тийм ярих гэдэг юм аа гэдэг. Тэнгүүд одоо жишээлбэл 4 гэсэн тавих юм бол тийм 4 бол яхаа нэгтээ хуваагдаад өөртөө бас хуваагдаад гэснээ 2-д бас хуваагдчих тийм 2-д хуваагдаад 2 гарчна гэхээр андуул 4 бол анхны тоо биш юм байна. 7 болохоор анхны тоо юм байна гэмтчлэн тийм үү. Тэнгүүдээ анхны тоо нэгийг өөрийг нь тоолдоггүй тийм. Тэгээ 2 3 5 7 9 орохгүй 9 чинь 3 хуваагдчихна. 11 13 17 19 орох ах шүү. 21 чинь 3 хуваагдаад 23 юм уу? 23 за 25 27 29 байгаа юм байна. 31 байгаа юм байна. 33 дахиад 3 хуваагдчихна. Тэгээд 37 байгаа юм байна. Хэмтчлэн тийм. Анхны тоо тэгэхээр ингэж явж байгаа. За одоо 2019-ийг анхны тоо өчтөн задлаа яахгүй. 2019 гэж бодоод үзье. 2 тугаас хуваагдахгүй маань 3 хуваагдах юм болов гэхээр 3 хуваагаад юу вэ? 2019 шүү дээ. 3 хуваахаар 6 арга гэмэл 18 гээд 21 гараад ирэх үү. Тэгэхээр 7 өргөчий. 21 маань байхгүй боллоо. 9 дуухаар тэгээ 3 арга үнэтэй 673 юм байна. За 673-гаа хэд төгөх вэ? Тэгэхээр тэгэхээр 2 дугаас хуваагдахгүй, 3 хуваагдахгүй, 5 хуваагдахгүй, 7 хуваагдахгүй, 11 13 гэх мэтлэн бүдэрний үндэс чинь 11 13 17 19 22 23 29 за 31 тий 673-аар одоо 31-тэй хувааж яг хэрэг юм 20 62 гээд тэгвэл дахиад 53 хүчээрээ юу 21 гэхээр дахиад 21 үлдчихэв үү тий хүртлээ үзчих واخгүй юу. Тэнгүүдээ би энийг болохоор заавал нөгөө 500 эд 600 эд хүртэл үзээд их шаардлага байхгүй. Угаасаа 31-т нь угаад 20 эд дээрээ хүрээд ирчлээ гэдэг чинь тэгэл энэ юусэн анхны тоо юм байна гэдээ хэлчих болно. Тэгдүүлээ 673 тэнцүү тий. Би нэг ийм 2 тооны үржтгүүл тавих гэдэг шүү дээ тийм үү. Эдний тоог нь болохоор 2-оос нь эхлээл 2 3 4 5 гэх мэтлэн явсараад 30-д хүртэл ирчээд хачаа. Нөгөө тал нь болохоор энэс том тоо байхгүй бүр 20-д лүгээ орчлоо байхгүй юу. Тэ нөгөөд нь бүр багвал явчлаа гэхээр би нэг одоо 600-д хүртэл өсгсөн чинь нөгөөд нь бол 1 2 3-тайгаа тавуулчих шүү дээ тийм үү. Бидний ялидын юм шалгасан хэрэг бараад ирэх хэрэгтэй болох. Төлөх хэрэгтэй болчоор 673-аас анхны тоо юм байна. Гэт 673 нэгээр нь тавьчих. За тэгэхээр 2019 гэдэг бол өөрөө 3-ын 1 зэрэг тэнгуүтэй 673-ын 1 зэрэг гэж үжигдэх юм байна. Энэний хуваагчдын тоо гэхээр болохоор анхны тоо энэ өртгөн хэлбэртэн тавьж байгаа зэрэг дээр нь нэгийг нэмээд үржигддэг байхгүй юу? Одоо энэ 1 зэрэг байгаа бол нэг дээрээ нэгийг нэмчих. Үржигдэн гээд энэ дээр дахиад яхаа 673-ын 1 зэрэг юм бол нэг дээрээ дахиад нэгийг нэмээд үржиж. Гэмшлэн үржээд энэ дээр бол 2-ыг үржигдэн 2 гээд тэнцүү 4 гараад байна те. Тэр 4 хуваагч байгаа юм байна гэсэн үг. Энэ дээр та нийт хуваагчдын тоо 4 юм байна. Яад вэ гэхээр за энэ тооч өөрөө нэгтэй хуваагдана. За 3-т хуваагдсан юм байна. 673-тай хуваагдсан юм байна. Тэгэнгүүтээ 2019 өөртөө хуваагдсан юм байна. Тэгэл болчихж байгаа. Өөр хуваагдах тоо байхгүй гэдэг юм 4 хуваагчтай. 673-аараа тий. За одоо эдгийг хамт нэмчих юм бол энэ нэрийг нэмээд 4 болчлоо. Энэ дээр нэмэнгүүт яг 2019 дээр нэмдэг 677 гэж нэмэх гэдэг юм шүү тий.
энд нэмээд 6 1-ийг санаад 9 энд 6 энд 2. Тэгвэл энэ дээр 2 6 9 6 гэж тавьчихад хариу гараад ирчлээ л гэсэн үг. Өнөөдөр чинь 2025 за 2025 дээд бол бас хийж үзье тэхүү. 2025-ыг тий. За эхлээд 2 тугах юм уу гэхээр энэ сондоо юм чи 2 тугахгүй шүү дээ тийм үү. Дараа нь 3 тугах юм уу гэхээр 3 тугах юм байна. За 3-т y 2025 чинь 3 тугахаар яг 6-гаар өгөөд 18, 22 дээр нь 7-гаар өгөөд 21. Тэгэхээр 15 дээр нь 5-аар өгөөд 675 тийм үү. 675 маань өөрөө ягдгүүлээ. Дахиад 3 тугах юм уу гэхээр шалгаад үзсэн. Тэгээ 3 2 6 байхгүй болчлоо. 7 дээр нь юу вэ? Тэгээ 2 өрөхгүй. Тэгэхээр 6 гээд 15 болчоор тэгээ 5 225 л тийм байна. 225 дахиад 3 тугах юм уу? Тэгэхээр 3 7 21 тий. Тэгэхээр 15 дээр нь бол 5-аар нөгөт 75. За 75 дахиад 3 тугах юм уу? 25 гарна. 25 удаа 3 тугахгүй. Одоо 5 тугаагаад 5 боллоо. 5 тугаагаад 1 боллоо. Ингээд үзчихээр 3-ын 1 2 3 4 зэрэг тийм үү? 2025 гэдэг бол ерөөсөө 3-ын 4 зэрэг юм байна. Өчтгөн 5-ын квадрат юм байна гэсэн үг байхгүй. Тэрний хуваагчдын тоо гэхээр би одоо 4 дээрээ 1-ийг нэмээд энэ дээр 2 дээрээ 1-ийг нэмээд тийм. 4 дээр 1-ийг нэмээд 5, 2 дээр 1-ийг нэмээд 3. Тэнцүү 15 хуваагчтай байна гэсэн үг. За ямар 15 хуваагчтай бэ гэх юм бол мэдээж хэрэг 1 маань байгаа. Тэгээд 3-ын зэргүүдэд тавьчаа тийм. 1 байгаа, 3 байгаа, 9 байгаа. 3-9 27 буюу тэгснэ. Тэгэхээр 3 орчоод 3-ын 4 зэрэг хүртэл шүү дээ. 9 81 хүртэл. Ийм хөвгчтэй байгаа юм байна. За 5-ын зэргүүдээ бас тавьчихъя те. 1 3 гэсэн юм чинь за 5 нь байжиг 25 нь байжиг. За тэгэнгүүтээ дахиад яах юм? Дөрөнгөө хичж болно доо. 1 3 9 27 81. Одоо эдрийг өдрийн 5-аар хиччих байхгүй. 5 15 45 энийг таварчих юм бол 135. Энийг таварчихээр 405. Эдгээр тус дахиад хуваагдана шүү дээ. Дахиад 25-аар нь дахиад 5-аар орчихээр энэ бол 25 гарч ирээд энэ дээр 75 гарч ирээд энэ дээр дахиад 45-ыг таварчихээр чинь 225 гарч ирээд энийг таварчихээр 500 675 юм уу. Тэгэхээр энийг таварчихээр 2025 гараад ирлээ. Одоо ингээд 5 гэхээр нийтдээ 15 багштай нийтдээ 15 багштай гэл. Гадарчулна шүү дээ. Тэгээд эдрийгээ дахиад нэмээд яхаа нийт нийлбэрийг гаргачихвал. Энд дэр хуваагчдын тоог тэгвэл яхаа анхны тоон өртгөнд задлж хагаад энэ зэргүүдээр нь нэг нэмээд үччихсэн юм аа л гэж. Тэгээ энэний чанарыг мэддэг байх болчихно доо. За нэвлээ энэ байлаа. Баярлалаа. Баяртай дараа тохиолцъя.